Киото хот нь Японы 7 дахь том хот бөгөөд 1.5 сая хүн амтай. 1868 онд Япоос нийслэлээ Токио руу нүүлгэхээс өмнө Киото нь 1000 гаруй жилийн турш Японы нийслэл байсан. Тухайн үеийн улс төр эдийн засаг соёлын төв байсаар ирсэн байна. Энд тоотомшгүй олон сүмхийд шүтээн баялаг соёлын өв хадгалагддаг тул Япончууд Киотог сүнсний өлгийн нутаг хэмээн хүндэтгдэг. Өнөөдөр бидний ярих түүх Киото мужийн Нагаокакио хотод болсон хэрэг юм. 1979 оны 5 дугаар сарын 23-нд Японы Киото мужийн Нагаокакио хотод цаг агаар тогтвон дулаахан байлаа. Кейко Мизуно болон Эйко Акаши нар супермаркет дахь өглөөний ээлжээ үүрийн 6-аас 10 цаг хүртэл ажиллаж дуусгаад ойролцоох ууланд зэрлэг ногоо түүхээр дугуй унан хамт явжээ. Гэж тэд явснаас хойш сургаггүй болсон юм. Өдөөс хойш 15 цаг 30 минутанд Кейко Мизуно хүүхдээ цэцэрлэгээс авах ёстой байсан ч багш нь түүнийг ирээгүйг анзаарчээ. Орой болоход хоёр эмэгтэй гэр бүлүүд тэдний гэртээ ирээгүйг мэдээд цагдаад мэдгэв. Дуудлага авсны дараа цагдаагийн газраас 50 цагдаа 50 аврагч цагдаагийн ноход ашиглан тухайн бүсэд шөнийн турш нэгжлэг хийжээ. Маргааш нь буюу 5 дугаар сарын 24-ний үдээс хойш ой модны наан 2 дугуй олдсон ч хайгуул үргэлжилсээр орой болтол хүмүүсийн сураг гараагүй. 3 дахь өдөр буюу 5 дугаар сарын 25-ны өглөө 10 цагт цагдаа нар супермаркетаас 2.5 км зайд орших уулын сүмийн цаадаас 2 цогцсыг олжээ. Тэд бол алга болсон Кейко Мизуно 32 настай, мөн 43 настай Эйко Акаши нар байлаа. Тэд хоёулаа гэрийн эзэгтэй мөн Нагаока Тэнжийн буудлын дэрэгдэх Изумия супермаркетад цагийн ажил хийдэг байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр алагдсан цаг нь алга болсон өдрөө буюу 5 сарын 23-ны 12-оос 14 цаг 30 минутын хооронд байлаа. Тэдний үүргэвчэнд хоосон хоолны хайрцаг тухайн өдөр түүсэн зэрлэг ногоо. Мөн төрөвч цаг зэрэг үнэт зүйл бүгдээрээ хിവэр байж. Гэхдээ Эйко Акашигийн цайвар хөөх джинсний баруун халааснаас нэгэн хачирхалтай тусламжийн бичиг олдсон байна. 5 дугаар сарын 21-ний огноотой бөөгнүүлж атгсан ихэд үрчилсэн супермаркетын худалдан авалтын баримтын ард талд харандаагаар дараах үгсийг бичжээ. Намайг мөшгөж байна авраарай. Энэ нэр муу хүн гэсэн байв. Гар бичмэл нь маш сандран яарвчилсан байдалтай бичигдсэн нь аминд халтай нөхцөлд бичигдсэнийг илтгэж байлаа. Гар бичмэлийн шинжилгээгээр энэ нь Эйко Акашигийн бичиг болох нь тогтогдчихэ. Гэвч нэг зүйл маш сэжигтэй байв. Тус бичгийг бичсэн харандаа түүний цүнх хувцснаас олдсонгүй. Цагдаа нар хайлтаа өргөжүүлсний эцэст Эйко Акашигийн цогцсноос 17 метрийн зайд харандааны үзүүр олдсон ч харандааны их бие огт олдоогүй. Хоёр эмэгтэй хөнөөсөн уул нь өтгөн модтой зэрлэг байгалийн бүсэд байрладаг бөгөөд орон нутгийн хүмүүс энд зугаалж зэрлэг ногоо мөөг түүхээр байнга явдаг газар байж. 43 настай Эйко Акаши өмнө нь энэ ууланд 7 удаа ирж байсан бол Кейко Мизуно бол анх удаа ирж буй нь. Гэвч эндхийн ой маш шигүү тул өдрийн цагаарч гэрэл муутай байдаг бөгөөд өмнө нь энд ноцтой хүчиндэх гинтэргүүд гарч байсан нь тогтогдсон байна. Хоёр эмэгтэйн цогцыг олоход үс хувцсан замбраагүй шүрмсэн тазарсан байдалтай олджээ. Эйко Акашиг алуурчаан гараараа боомлж хөнөөсөн бөгөөд нас барах үедээ дээш харж хэвдэж байсан байна. Түүний бие даяар 30 гаруй зодуулсан улмөр илэрч цээжний 9 хавир хугарсан мөн илгэн гимтсэн байв. Дээд биеийнхэн самцанд овчлогдоогүй ихэд замбраагүй байсан ч өмд нь бүрэн өмссөн хэвээр байв. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр түүний биед сэжигтэй этгээдийн биеийн шингэн илэрсэн бөгөөд уг шингэний цусны бүлэг тэг бүлэг болох нь тогтогдсон байна. 32 настай Кейко Мизуног харин хутгаар хатгаж хөнөөсөн бөгөөд нас барах үедээ Эйко Акашигаас холгүй налуу газарт доош харж хэвдсэн байж. Түүний биед 50 гаруй зодуулсан улмөр байсан бөгөөд дотор хувцс нь урагдсан, джинс болон гутал нь хажууд нь тараагдсан байдалтай байж. Энэ нь түүнийг нас барахаас өмнө бэлгийн хүчирхэлд өртсөн байх өндөр магадлалтайг харуулж байлаа. Түүний биед сэжигтний биеийн шингэн илрээгүй ч харин биеийн үс олдсон бөгөөд шинжилгээгээр мөн тэг бүлгийн цустай хүнийх болох нь тогтогдчихэ. Кейко Мизуно нас барах үедээ зүүн цэжиндээ хутгатай хэвээр байсан бөгөөд уг хутган зүрхийг нь нэвцүүлбэж уушгийг нь хатгсан байв. Хутганы эр болон бариул дээр ямар ч хуруу нэхэ илрээгүй. Уг хутган зэвэрдэггүй ган жимсний утга бөгөөд нийт урт нь 30 см, эрдний урт нь 18 см. Хамгийн өргөн хэсэг нь 4.5 см байжээ.
Цагдаагийн мөрдөн шалгалтаар энэ хутга нь Гифу мужийн Секи хотод үйлдвэрлэгдсэн болох нь тогтоогдсон бөгөөд тухайн үед ойролцоогоор 70 мянган ширхэг үйлдвэрлэгдэж олон янзаар худалдаанд гарсан байсан ч хэдэн жилийн өмнө уг загварыг үйлдвэрлэхээ болсон байв. Ийм хутгаар алуурчныг илрүүлэх нь өвсөн дундаас зүүх хахтай адил бараг боломжгүй зүйл байж. Хэргийн газрын байдлаас үзэхэд алуурчин эхлээд хутгаар занал хийлж хоёр эмэгтэй хүчинтхийг оролцсон боловч тэд хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн бололтой. Үүний улмаас алуурчин уурлаж тэдний хэрцгийгээр зодож эцэст нь хөнөөсөн гэж үзэх үндэслэлтэй байв. Гэсэн ч тэр хоёрын бие дэлгэрсэн олон тооны зодуулсан шархнаас үүдэн зарим хүмүүс үнийг зүгээр нэг бэлгийн хүч хэрхэллийн орлого бус харин хувийн үш онцонтой өш авалтын шинжтэй аллага байж магадгүй хэмээн таамагласан юм. Учир нь хэрвээ зорилго нь зөвхөн хүчинтэх байсан бол ийм их зодуулж хэрцгийгээр хандах шаардлагагүй гэж үзсэн. Цаашдын мөрдөн шалгалтаар цагдаа нар хэргийн газраас с ิจ гтэй этгээдийн гутлын мөрийг илрүүлсэн байна. Энэхүү мөр нь уулын гутал, спортын гутлын уул мөртэй төстэй бус, харин арьсан гутлын уул мөртэй илүү ойролцоо байж. Учир нь уулын болон спортын гутлын уул гүнзгий, зай завсар ихтэй байдаг бол арьсан гутлын уул харьцангуй намхан, шигүүхээтэй байдаг онцлогтой. Хэргийн газарт үлдсэн баримт нотолгоо маш өчүүхэн балархаа байсан тул тэдгээрээс шууд алуурчныг тогтоох нь илтэд хүндрэлтэй байсан. Иймээс цагдаа нар тухайн өдөр ууланд очисон байж болзошгүй хүмүүс гэрчүүдийг нэг бүрчлэн шалгаж эхэллээ. Цогцос дээр илэрсэн гэмтлийн шинж байдал үндэслэн алуурчин гардан тулаан ялангуяа каратегийн дадлах хийсэн байх магадлалтай гэж үзсэн тул өмнө нь ял шийтгэлтэй эсвэл каратегийн хичээл сурч байсан хүмүүсийг голлон шалгах болсон байна. 2 хоногийн дараа өсвөр насны нэгэн залуу болох Атари цагдаагийн анхааралд өртөв. Тэрээр мөн Нагао Каки хотод амьдардаг бөгөөд хэрэг гарсан өдөр уулнаас яран доош гүйн бууж байгааг нь хүмүүс харсан гэх мэдээлэл байж. Уг залуу каратегаар 3 жил хичээсэн бөгөөд тухайн зэрлэг уулын билээр уулын дугуй унах нь элбэг байсан гэж. Гэвч мөрдөн шалгалт гүнзгийрэх явцад түүнийг хэрэг гарсан өдөр баттай өөр хүмүүстэй байсан болох нь тогтоогдсон байна. Сэжгийг бүрэн арилгахын тулд цагдаа нар түүний биеийн шингэн, биеийн үс, гутлын уул мөрийг хэргийн газраас олдсон нотлох баримтуудтай тулган шалгасан ч огт тохирол илрээгүй тул өсвөр насны Атарыг с ิจ гтнээс бүрэн хасжээ. Үүний зэрэгцээ зарим гэрчүүдийн мэдүүлснээр хоёр эмэгтэй уул руу гарснаас хойш ойролцоогоор хагас цагийн дараа 20-30 настай хоёр эрэгтэй хамтдаа уул руу өксөж явахыг харсан байна. Тэд цагаан футболк цэнхэр жинс өмссөн байсан ч тухайн үеийн мэдээлэл хомс хяналтын камерын систем хөгжөөгүйсэн тул эцэст нь тэдний хэн болохыг тогтоож чадсангүй. 3 хоногийн дараа буюу 5 дугаар сарын 30-нд ойролцоох зэрлэг уулын орчимд амьдардаг нэгэн гэр эзэгтэй цагдаагийн газарт өөрийн биеэр ирж мэдүүлэг өгсөн байна. Тэрээр хэрэг гарахаас 6 хоногийн өмнө 5 дугаар сарын 17-нд ганцаараа ууланд зэрлэг ногоо түүхээр очжээ. Тухайн үед газарт сууж ойр орчмын нарсны ногоог цэвэрлэж байтал гинэт нэгэн с ิจ гтэй дунд иргэм насны ир ойртож ирээд хадагтай та зэрлэг ногоо түүснүү хэмээн асуусан аж. Ард нь бейсболын малгайтай танихгүй хүн зогсож байгааг харсан тэр дотроо их дайж товчхон хариулт өгөөд шууд уулнаас доош зүхтэн буусан аж. Түүний хэлснээр угэр ойролцоогоор 170 см өндөр 40 орчим настай хар бейсболын малгай сарал ажлын хувцас өмссөн байсан гин. Тэрээр мөн 1 жилийн өмнө ууланд ногоо түүж явахдаа түүнтэй адилхан хүн өөр дээр нь дөхөж ирж байсан мэт санагдсныг дурссан байна. Тухайн үед уг хүн маск зүүж гартаа 30 см орчим урт хутга барьж байсан тул царай зүсийг нь тод харж чадаагүй бөгөөд үнэхээр ижил хүн мөнсөхөд эргэлзэж буйгаа хэлсэн байна. Сонирхолтой нь Кейко Мизуна хөнөөхөд ашигласан хутга мөн ойролцоогоор 30 см урт хутга байсан юм. Тэгэхээр энэ хүн жилийн өмнө хутга барьж явсан гэтгээд мөн үгсэн асуулт урган гарч ирв. Үүний дараа цагдаа нар уг гэрийн эзэгтэн өгсөн тодорхойлолтод үндэслэж с ิจ гтний зургийг бүтээж олон нийтэд зарлан нийтлэв. Гэвч хэрэг гарснаас хойш хэдэн сар өнгөрсөн ч уг хүрэг зурагтай тохирох ямар нэгэн с ิจ гтэй хүний талаар бодиттой мэдээлэл олдоогүй хэвээр үлдсэн байна. Хоёр гимзэмгүй эмэгтэйг ийм харгас аргаар хөнөөсөн нь алуурчин ноцтой хүчирхийлэлд автах хандлагатай хүн байж болзошгүй гэсэн хардлагыг цагдаад төрүүлсэн. Зэрлэг уулын зам нь огцон мөксүүр хурд зэрэгэлд ихтэй тул энд мотоциклийн уралдаан хурдны бүлгүүд байнга цуглардаг байсан аж. Иймээс тэднийг замбраагүй таахаа нэгэн бүлэг итгээд хөнөөсөн байж магадгүй юу гэсэн таамагч гарч ирсэн байна. Гэвч Эйко Акашигийн халааснаас олсон жижиг цаасан дээр энэ хүн муу хүн гэж тодорхой бичсэн байсан нь уг хэрэг бүлэг хүмүүсийн хийсэн үйлдэл бус харин ганц хүний үйлдэл байх магадлалыг улам нэмэгдүүлсэн. Хэрвээ бүлэг итгээд байсан бол эдгээр хүмүүс гих мэтээр бичих боломжтой байв.
Түүнээс гадна уг тэмдэглэлдэр бүсгүй Хирагана, Катакана хан зүсгийг босоогоор нь эмх замбраагүй жирийн бичлэгээс тис өөр байдалтай бичсэн байсан бөгөөд үсэг зассан алдаатай эсгүүд ч ажиглагдсан байна. Энэ нь түүний дотоод айдас сандралн туйлдаа хүрснийг илтгэж байлаа. Бичгийн даралт сараадсан хэлбэрийг нь харвал Эйко Акаши уг цаасыг гартаа нууцлан барьж байгаад хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр сэмхэн бичсэн байх магадлал өндөр гэж үзсэн байна. Хэрв алуурчин ганцаараа байгаагүй бол түүнд ийм боломж гарахгүй байсан гэж цагдаа нар дүгнсэн. Эйко Акаши тэмдэглэлийг сэм бичиж байх үед алуурчин Кейко Мизунод халдаж байсан байж болзошгүй бөгөөд тэр яаран бичиж дуусаад халаасандаа хийж тааралдах хүн байвал тусламж хүсэх боломж хүлээж байсан бололтой. Гэвч энд нэг асуулт гарч ирнэ. Хэрв тэмдэглэл бичих зав байсан бол Эйко Акаши ягаад зүгтаагаагүй вэ? Үүний талаар цагдаа нар алуурчин тэднийг айлган сүрдүүлж ганцаараа орхиж зүгтахыг нь хориглосон байх магадлалтай гэж үзсэн. Нөгөө талаас хохирогч хоёрын шүрмэс таслагдсан байсан нь Эйко Акашиг зүгтааж чадалгүй үлдэхэд нөлөөлсөн хамгийн чухал шалтгаануудын нэг байсан гэж мөрдөн байцаагчид дүгнсэн байдаг. Бүх сэжүүр тасарч мөрдөн шалах ажиллагаа урагшлах боломжгүй болсон тул цагдаа нарын гүнзгий мөрдлөг цааш үргэлжлүүлж чадалгүй уг хэрэг ажмаар архивчилж зам гарчээ. Ийхүү 5 жилийн дараа 1984 оны 5 дугаар сарын 16-нд Киото мужи Нагаокаки хотод дахин нэгэн аимшигт хэрэг гарсан байна. Ито уухтай нэгэн гэрийн эзэгтэй өөрийн гэртээ маш харгас байдлаар хөнөөгдөв. Итогийн хүзүү болон нуруунд олон удаа хутгалсан шарх байсан бөгөөд цогцыг нь хөнжилд ороогоод галдан шатаасан байв. Хэргийн газарт үлдсэн улмөр нотлох баримтанд тулгуурлан цагдаа нар алуурчны цусны бүлэг мөн тэг бүлэг болохыг тогтоож. Үүнээс үүдэн зарим хүмүүс Ито хөнөөсөн хэрэг болон хоёр бүсгийн хөнөөсөн хэрэг нэг хүний үйлдэл байж магадгүй гэсэн таамгийг дэвшүүлсэн байдаг. Гэвч энэ таамаг тодорхой баримт нотолгоонд тулгуурлаагүй учраас цагдаа нар хэвлэлийн баг хурал дээр уг хоёр хэргийг хооронд нь холбоотой гэж огт дурдаагүй. Харин зарим хэвлэл мэдээлэл интернет орчинд дараах таамаглал тархжээ. 3 дахь хохирогч Итог 1979 онд Изумия супермаркетад өмнөх хоёр бүсгүйчүүдтэй хамт ажилладаг байсан гэнэ. 1979 оны 5 дугаар сарын 23-нд хэрэг гарсан өдөр Эйко Акаши, Кейко Мизуно, Ито 3 хамт зэрлэг ууланд ногоо дүүхэр явсан боловч Итод гинтийн ажил гарч тэрээр дундаас нь буцсан гэртээ харсан тул амьд үлдсэн гэсэн яриа гарсан байдаг. Цагдаа нар Итогийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд тухайн үед түүний талаарх мэдээллийг зориуд нууцлсан боловч жинхэнэ гин битгээд эцэст нь Итог олж мэдээд түүнийг хэрцгийгээр хөнөөсөн байж болзошгүйгийнх таамаг дэвшүүлэгдэжээ. Гэсэн ч энэхүү хувилбар логик холбоо бодит нотлогоо дутмаг байсан. Юуны өмнө алуурчин тухайн өдөр ууланд очисон хүмүүсийн дунд Итог байсныг мэдэх боломжтой эсэх нь эргэлзээтэй байсан. Тэр байтугай хоёр бүсгүйгээс Итог хамт явсан гэдгийг сонссон байлаач Ито өөрийн алуурчныг хараагүй, таних боломжгүй байсан тул түүнийхэн болохыг илчлэх нөхцөл бүрдээгүй. Нөгөөтэйгүүр эхний хоёр бүсгүйн хэрэг гарснаас хойш аль хэдийн 5 жил өнгөрсөн байхад гэмт итгээд дахин хэрэг үлдэж өөрийгөө ижлэх эрсдэл өрнө гэдэг логикт нийцэхгүй гэж үзэх хүмүүс ч олон байна. Гэсэн ч үүнээс улбаалan зарим хүмүүс Итогийн үглийн талаар илүү зоригтой таамаг дэвшүүлсэн байна. Хэрвээ Итогийн хэрэг үнэхээр өмнөх хоёрын үхэлтэй холбоотой бол Итог хөнөөсөн жинхэнэ алуурчин түүний хамгийн ойрын хүн байх магадлалтай гэж тэд үзсэн. Энэ хүн нь түүний нөхөрч байж магадгүй, эсвэл амарган, эсвэл олон жил ойр дотны харилцаатай таниланч байж болох юм. Яагаад гэвэл нэгэн өдөр Ито санамсаргүй байдлаар хоёр бүсгүй хөнөөсөн жинхэнэ гин битгэдийн жинхэнэ нүр царайг олж бичсэн байж магадгүй. Эхэндээ тэр энэ хүнийг хамгаалж нууцлж явсан ч эцэст нь мэс чанарынхаа шаналлыг дийлүүлгүй бүхнийг цагдаад мэдгэтгэхээр шийдсэн байж болох юм. Харин үнийг мэдсэн алуурчин өөрийнх нь хэн болохын илчлэгдэхээс айж урьдчилан хөдөлж Итогийн амийг бүрлгсэн байж болзошгүй гэсэн хар бараан таамаг эндээс урган гарчээ. Дээрх таамгуудаас гадна зарим хүмүүс хоёр бүсгүйн үхлэн өш хонзонгоос үүдэлтэй санаатай аллага байсан гэж үздэг. Ийм гүн гүнзгий өш хонзон тэг хүн хэн байж болох вэ гэвэл хамгийн магадлалтай тайлбар нь дараах байдалтай. Хохирогч хоёр бүсгүй супермаркетын туршлагатай хуучин ажилчид байсан бөгөөд хэрэг гарах үед шинээр ажилд орсон нэгэн эрэгтэй хүн байж. Шинэ ажилтан ажилдаа сайн дасахгүй байнга алдаа гаргаснаас болж хоёр бүсгүйг хамтдаа шийтгэл хүртэх болсон байна. Үүнээс болж хоёр бүсгүй дотроо уур хилэнтээж ажлын байран дээрээ шинэ ажилтныг байнга зэмлэж шахаж гадуурхдаг болсон. Эцэст нь шинэ ажилтан ажлаасаа халагдсан байна. Ажлаасаа халагдсны дараа тэр хүн дотроо асар их гомдолтээж тэр хоёр л санаатайгаар түүнийг бүдрүүлж ажлаас нь халуусан гэж бодож эхэлсэн байна. Ийхүү өш авах хүчтэй сэтэл түүнд төрөв.
Тэр чөлөө завтай үедээ худалдан авахчийн дүрээр супермаркетд ирж тэднийг ажиглан өшөө авах боломж хайдаг болсон гэх. Нэгэн өдөр тэр супермаркетд явж байхдаа хоёр эмэгтэйг зэрлэг ууланд хамтдаа ногоо түүхээр явах гэж байгааг санамсаргүй сонсчээ. Ингээд алуурчин тэднийг даган явж ой мод шигүү зэрлэг ууланд хэрцгийгээр тэднийг хөнөөсөн. Хоёр эмэгтэй бийд байсан олон арван зодуулсан уул мөрөн алуурчны доторх уур хилэн өш хонзонгоо гаргасны илрэл байсан гэж таамаглан үзсэн онолж гарсан байдаг. 1994 оны 5 дугаар сарын 24-нд хоёр эмэгтэй хэргийн ял нэхэмжлэх хугацаа дууссан байна. Өнгөрсөн жилүүдийн хугацаанд Киотогийн цагдаа нар нийтдээ 25,000 орчим албаагчийг дайчлан мөрдөн шалгасан боловч жинхэнэ алуурчныг олж чадалгүй өнгөрчээ. Ийхүү гэмт этгээд баригдалгүй өнгөрснөөр 1979 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн үнэн нэг мөсөн дарагдсан байна. Тэр өдөр яг юу болсон тухай зөвхөн хоёр бүсгүй болон алуурчин л мэднэ. Мөн 3 дахь Итогийн хэргийг үйлсэн алуурчин ч өнөө хүртэл олдоогүй хэвээр байгаа нь Японы түүхэн дэх өөр нэгэн тайлагдаагүй хэрэг болон үлдсэн байдаг. Өдгөө хоёр эмэгтэй хэрэг гарснаас хойш 45 жил өнгөрчээ. Хэрвээ алуурчин тухайн үедээ 40 орчим настай байсан бол одоо 80 гаруй настай байх ёстой. Гэвч цаг хугацаа хэд урт болсон тул тэр хүн одоо аль хэдийн нас барсан ч байж мэднэ. Хоёр бүсгүйн амиа алдсан уулын оролцоо нэгэн автобусны буудал байдаг. Олон жилийн дараа нэгэн автобусны жолооч ингэж ярьжээ. Нэг өрөө би автобусаа барин сүүлийн торгоо хийж явтал толь руу харахад арын суудал дээр тэр хоёрын сүнс сууж байсан гэж хэлсэн байдаг. Хэрв тэдний сүнс үнэхээр автобусанд гарч ирсэн бол зүгээр л гэртээ харж нөхөр хүүхдүүдтэй урьдан дассан бүхнээ харахыг хүссэн баг. Мөн нэг л өдөр жинхэнэ алуурчин илэрч хууль ёсны шитгэлээ хүлээн тэдэнд шударгаас тогтоосоо гэж хүссэнийх байх хэмээн Япончууд өгүүлжээ.